Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгийг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэнд Америкийн Бостон хотод болсон кино шиг хэргийн тухай ярьж өгөхөөр бэлтлээ. Харахад бүх зүйл нь төгс байсан нэгэн залуу, нэр хүндтэй эрдэмтэн 2 хүүхдийн аав, сайхан гэр бүлийн ноён дуруу байсан хүн. Гэтэл тэр хүн нэг өдөр өөрийнхөө хамаатныг шүүхийн гадаа будсан байдаг юм. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг биш. Энэ бол хайр сэтгэл, хүний төсвөр төвчээрийн туйлд тулсан жинхэнэ амьдралын тулаан байсан. Энэ хүн бол Солсен, Хятадд төрсэн, Америкт амжилтанд хүрсэн нэгэн. Хүүхэд байхдаа суут хүүхэд гэмээр ангидаа үргэлж 1-р байрт жагсаж байсан. Хятадын шинжлэх ухааны академид доктор хамгаалаад дэлхийд нэртэй Цинхуа их сургуульд судлаач болж 28 наснда эхнэр Жинлэйтэйгээ гэрэлжээ. Жинлэй гэдэг эмэгтэй бол нөхрийнхөө төлөө амьдралаа зориулсан хүн. Ажилд нь саад болохгүй гэж ард талыг нь дааж бүх талаар нь дэмждэг байсан. 2008 онд тэр хоёр Америк явсан. Тэр үед гэр бүлийн эдийн засаг маш муу байлаа. Хуучин байр, өндөр түрээс шинэ орчин. Гэхдээ хоёр биенээ түшээдэл тавж гарч чадсан. Солсены амьдрал нь улам дээшилж орлого нэмэгдэж 2010 оноос эхлээд Харвардын их сургуульд ажиллаж эхэлсэн. Солсен бол жирийн судлаач биш. Тэр хор тавдрыг эрт үед илрүүлэх технологи дээр ажиллаж байсан. Үнэхээр ирээдүйтэй салбар. Энэ судалгаа нь мөнгө маш их олох боломжтой. Тийм болохоор эрдэм шинжилгээний хүрээлэн хувийн компаниуд бүгд түүн рүү анхаарлаа хандуулж эхэлжээ. Хүн бүрийн мөрөөдөл шиг л амьдрал байж. Солсен судалгаандаа улаарч Америк Хятадын хооронд байнга явдаг болчихсон. Хүүхдүүд эхнэр нь Америкт үлдэж тэр Хятадд бизнесээ босгож төслөө амжилттай явуулж байлаа. Нэг өдөр их чинь Солсен руу залгаад миний хүүг Америкт дагуулад яваач, тэнд очиод жаахан хүмүүжих байх гэсэн. Ванчун ихчийнх нь 19 настай ганц хүү. Маш томоогүй их сургуулийн шалгалтандаа унсан асуудалтай хүүхэд. Солсен тэр үед юу гэж бодсон гэж ихчийнхэн ачиг хариулж туслая гэж бодсон. Гэвч тэр үүнийг мэдсэнгүй. Тэр үед гаргасан энэ шийдвэр нь ирээдүйд бүх амьдралыг нурах цорын ганц шалтгаан болно гэж. 2018 оны намар Ванчун Солсены гэрт амьдрахаар ирэв. Эхэндээ зүгээр л ах дүүс шиг сайн хүн шиг байлаа. Гэхдээ удалгүй Солсен нэг зүйл анзаарна. Ванчун хитрхи ууртай, ааштай. Гаднаа дуулууртай ирнэ, дотроо бол огт өөр хүн. Солсен өдөр шөнөгүй судалгаандаа төвлөрдөг байсан. Харин гэр орны бүх ажлыг эхнэр нь ганцаараа үрдэг байлаа. Ванчунд анхаарал тавих завгүй байсан болохоор Солсен зүгээр л эхнэртэй даатгсан. Гэтэл Жанлэй, Ванчун хоёр дотн харилцаатай болж эхэлжээ. Эхлээд зүгээр л хамт кино үзэж хичээл хийн. Эцэст нь тэдний хооронд байж боломгүй харилцаа үүссэн. Жанлэй 28 настайдаа нөхөртөөгөө гэрэлсэн, бүх амьдралаа түүнд зориулсан эмэгтэй. Нөхөр нь үргэлж ажилдаа байсан болохоор хамт амьдарч байгаа ч яг л хажууд нь байдгүй юм шиг санагддаг болсон. Тэгээд Ванчун байнга хажууд нь байгаа ганц хүн нь болжээ. Залуухан халамжтай, хөвгөлтэй, өөрийг нь анхаардаг. Эцэстээ тэр сэтгэлээ өгсөн. Энэ харилцаа буруу гэдгийг тэр мэдэж байсан. Гэхдээ сэтгэл гэдэг заримдаа бодлоор болдгоо шүү дээ. Удалгүй Жанлэй ойлгосон. Энэ харилцаа буруу. Би нөхрөө хуурчихсан. Би хүүхдүүдэд бодох ёстой. Тэгээд нэг өдөр Ванчунд шулуухан хэлсэн байна. Боли, би чамтай уулзахгүй, энэ бүгдийг дуусгая. Гэтэл Ванчун шууд л сүрдүүлж эхэлжээ. Хэрвээ чи намайг орхивол би бүхнийг нөхөрт чинь хэлнэ. Тэгээд өмнө нь солилцсон зураг баримтуудыг гаргаж ирээд чи намайг хаяж чадахгүй гэж айлгсан байна. Ингээд энэ харилцаа хайр биш, харин шантаж, сүрдүүлэг болж хувирсан. Ванчуны зорилго тодорхой байв. Жанлэйтэй гэрлээд ногоон карт авах. Тэр бүр цааш нь хүртэл тооцсон. Хэрвээ Жанлэй нөхрөөсөө салвал Солсены хөрөнгийн ихэнх нь түүний гарт очино. Тэгээд би түүнтэй гэрлвэл бүгд минийх болно гэж бодсон. 2020 он Солсен Хятадд хийж байсан ажлаа дуусгаад Бостон дахь гэртээ буцаж ирэв. Гэр бүлтэйгээ хамт байж амс хийх гэж илэрсэн хэрэг. Гэхдээ тэр орой нэг л сонин мэдрэмж төрсөн. Жанлэй өмнөх шигээ халуун дулаан биш. Харин ч яг л түүнээс дөлөөд зайгаа байж байгаа мэт. Солсен дотроо бодож өөрөөсөө асуусан. Би хитрхи завгүй байснаасаа болоод л эхнэрээ алдаж байгаа юм болов. Тэгээд л тэр хичээж эхэлсэн. Ажлаасаа эрт тарна, хоол идэн, кино үзнэ. Гэхдээ Жанлэй ямар нэг байдлаар үргэлж хөндий хിവэр. Солсен юу ч хийсэн өөрчлөгдөхгүй болсон юм шиг мэдрэгдэнэ. Тэр оройн хоолны ширээн дээр сууж байхдаа Солсен анх удаа хүйт даасан мэдрэмжийг авсан.
Жанлай Ванчун хоёрын харц зүгээр нэг харц биш байсан. Тэр үед Сольсын дотроо надад хэлээгүй ямар нэг зүйл энэ хоёрын дунд байна гэж мэдэрсэн. Тэр харц зүгээр нэг эвгүй сэтгэл төрүүлээгүй. Харин өмнө нь жижиг сажиг анзаарч байсан бүх ачин зүйлс гэнэт хоорондоо холбогдоод ирэх шиг болсон. Сольсын өмнө нь хүүхдүүдийнхэн хэлж байсан үгсийг санана. Аава Ванчун ах ээжийн өрөөнөөс байн гарч ирдэг. Тэр зүгээр л хардаж байгаа юм болов уу гэж боддог байсан ч үнэн байсан гэдгийг тэр үед ухаарчээ. Эцэст нь Жанлай өөрөө тэр бүхнийг хэлсэн. Өөлж чичирсэн хоолоогоор тэр жил Ванчун Америкт ирснээс хойш бит хоёрын оронд би өөрөө ч ойлгохгүй нэг зүйл хэлсэн. Намайг уучлаарай. Би ганцаардсанаас болоод гэжээ. Тэр үед Сольсын юу ч хэлж чадаагүй. Бүх биеийн халууд өгөж толгой нэргэж яг л газар хөмөрчих шиг мэдрэгцэн гэдэг. Харин Жанлай бурууг өөр дээрээ биш Ванчун тогсон. Би татгалцсан тэр л зогсоогүй. Би өөрийн мэдлгүй сэтгэлээ өгчихсөн. Харин Сольсын энэ бүхнийг хүлээж авах ёстой хүн байв. Хүүхдүүдийнх нь хэлж байсан тэр үгс, тэр мэдрэмж бүгд үнэн байжээ. Сольсын Ванчуны тухай бүхнийг эргэж сандаг. Ванчун анханасаа асуудалтай хүүхэд байсан. Хятадд байхдаа олон охидтой зэрэг үерхдэг бардам сагсуу. Англи хэлтэй сайн биш мөртлөө хүмүүстэй ойртож сайхан дүр эсгэж сурсан. Жанлайтай кино үзэн хичээлийн дэлгүүр орно. Эцэст нь бүх шугамыг давж болохгүй харилцаа үүсгэсэн. Энэ бол зүгээр нэг уралт биш. Энэ бол Сольсыны амьдралыг бүрэн нурааж байгаа зүйл байв. Жанлай нэг өдөр шийднэ. Энэ бүхнийг зогсооё. Би энэ залуугаас холдно. Гэвч Ванчун зүгээр явсангүй. Ванчун хэрвээ чи намайг орхих юм бол би бүх зурвсуудыг чинь нөхөрч нь харуулна. Шантаж, дарамт, занал хийлэл. Ванчуны зорилго хайр биш байв. Харин ногоон карт мөнгө. Жанлай гэр бүлээ бодоод энэ нууц харилцааг дуусгахыг хичээв. Харин Ванчун жил гаруй хугацаанд дарамтлж, хянаж, айлгаж байв. Сольсын бүх үннийг мэдсэний дараа шийдвэр гаргана. Эхнэрээсээ салаад хүүхдүүдээ өөрөө авна. Жанлай Ван хоёрыг гэрээсээ хөөнө. Амьдрал дуусаагүй зүгээр л хүүхдүүдээ бодъё гэж бодсон. 2020 оны 8 сар Ванчун гинэт залгаж аимшигтай мессеж илгээнэ. Би одоо амьд хүн биш, өгсөн хүн шиг байна. Чи миний ирээдүг бололсон. Тиймээс би чамайг болон гэр бүлийг чинь алж өөрөө ч бас араас нь нөхөн гэсэн. Жанлай айж Сольсынд хэлнэ. Сольсын хүүхдүүд минь аюул орж магадгүй. Ингээд шүүхэд хандна. Ванчуны эсрэг шүүхийн хориг гаргуулсан. 2 жилийн хугацаатай уцаар залгах, мессеж бичих, биелжлэн уулзахыг хориглосон захирамж. Гэвч Ванчун зүгээр байгаагүй. Тэр гэрийн гадаа ирэн хаалга тогшно. Заримдаа гэрт нь хүчээр орох гэж оролдож байв. Хамгийн аимшигтай нь тэр хүүхдүүдийг сургууль дээр нь мөрдөж байлаа. Сольсын өдөр бүрийн амьдралаа айсан дарамттай шүн нойргүй өнгөрөөж эхэлсэн. Тэгээд 2 жилийн шүүхийн хоргийн хугацаа дуусах төхөж байв. Сольсын дахин шүүхэд хандаж хоргийг сунгуулах хүсэлт гаргана. Тэгээд 2022 оны 4 сарын 7-ны өдөр тэр Ванчунтэй 2 жилийн дараа шүүхтээр нүр тулсан юм. Шүүх танхимд Ванчун яг л жүжигчин шиг өөр хүн болсон дүр эсгэж байв. Би өмнөх алдаануудаа ойлгосон. Би ажилдорч шинэ газар амьдарч байгаа. Би дахиж ямар ч асуудал үүсэхгүй гэж. Харин Сольсаны нүдэнд айдаст хоолой чичирч байв. Тэр хүн одоо ч манай гэр бүлд аюултай. Хүүхдүүдийг минь айлгаж биднийг сэтгэл зүйн дарамтад оруулсан гэв. Гэвч шүүгч шийдвэр гаргана. Хоргийг сунгах үндэслэлгүй таны хүслийг хүлээн авахгүй. Тэр мөчид Сольсын зочирдсан бүх бие нь хөшиж зүрх нь хүчтэй савлжээ. Ванчун шүүх танхимаас гарч явахдаа зэвүүн инээмсэглэлээр ширтэж байв. Шүүх хурал дуусч хориг сунгагдсангүй. Гэр бүлээ хамгаалах цорын ганц хууль ёсны хамгаалалт нь үгүй боллоо. Сольсын эхнэр Жанлайтай хамт шүүхийн үүдэнд гарч ирээд зүгээр л машин руугаа алгасан. Машинаа асааж машины арын суудал дээр байсан цагаан альчуурт боосон нэгэн зүйл рүү гараа сунгалаа. Сольсын буу гаргаж ирсэн. 4 цаг 50 минутын орчим Кембриж хотын шүүхийн зогсоол. Сольсыны цагаан машин гинэт хурдаа нэмээд нэг хар өнгийн Toyota машиныг мөргөнө. Toyota дотор Ванчун сууж байсан. Машины цонх хагарч хүмүүс орилж эхэлнэ. Сольсын машинаасаа бууж ирнэ. Бууны гохыг дарсан. 10 удаа 10 ширхэг сумны онгоо асфальтан дээр өнгөрнө. Ванчун газар дээрээ амьсгал хураасан. Сольсын зүгтаагаагүй тэр зүгээр л зогсож байсан. 2 гар нь доош унтсан хоосон харцтай. Нүд нь ямар ч сэтгэл хөдлөлгүй.
Удалгүй цагдаа нар ирж түүнийг газар дээр нь баривчилсан. Маргааш нь буюу 2022 оны 4 сарын 8 Солисын шүүхийн өмнө мэдүүлэг өгөв. Тэр уйлж би 2 жил дарамтанд амьдарсан. Би айдас дунд хүүхдүүдээ хамгаалахын тулд үүнийг хийсэн. Өмгөөлөгч нь хэлсэн. Энэ бол зориуд төлөвлөсөн аллах биш. Тэр сэтгэл санааны дарамт тасралтгүй занал хийлэл байж ирсэн. Гэвч прокурорын тал эсрэгээр тайлбарлсан. Тэр хүн буу авчирсан, машиндаа нуусан, тэр үйлдэл бол санаатай байж болзошгүй гэжээ. Хэвлэл мэдээлэл энэ хэргийг Америкийн нийгмийн хуулиар хамгаалагдаж чадаагүй эрдэмтний сүрэл гэж нэрлэв. Сошиал ертөнцөөр олон хүн бухимдсан. Яагаад хинч туслаагүй юм бэ? Зарим нь хэлсэн. Тэр буруу зүйл хийсэн ч бид ойлгож чадна. Учир нь тэр зөвхөн гэр бүлээ л хамгаалсан. Харин зарим нь эсэргүүцэж байв. Ийм үйлдэлийг зөвтгөвөл хууль гэж байх хэрэг байна уу? Солисыны эхнэр Жанлей тэр гүн зочролд орсон. Гимшиж байгаа ч олон хүний хувьд урвалт, урих, үүлийн үрийн үндэс гэж харагдсан. Харин хүүхдүүд нь тэдний хувьд амьдрал одоо ч хэцүү хэвээр. Аав нь шоронд, ээж нь хүмүүсийн зэвүүцэл, шүүмжлэл донд амьдарч байна. Хүмүүс одоо ч маргалддаг. Солисын буруутай хүн мөн үү? Эсвэл энэ бүхний дараа үнэхээр өөр сонголт байгаагүй юм болов уу? Энэ бол зүгээр нэг гэмт хэргийн түүх биш. Энэ бол хайр, айдас, дарамт, хүний сэтгэлийн хязгаар бүгдийг харуулсан түүх. Төхөс амьдрал гэдэг гаднаа харагдаж байгаагаар хэмжигдэхгүй. Энэ нэргийн талаар та юу гэж бодож байна? Хэрвээ та Солисыны оронд байсан бол яах байсан бэ? За ингээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.